Тэд надаас ямар өчиг авах гэж энд хорж байцааж байгааг та мэдгүй. Тэдний хүсэж байгаа зүйл бол би аавыгаа эсэргүү бүлгийн удирдагч гэж батлах юм шүү дээ. Аав минь ямар юмнийхэн эсэргүү байх вэ? Ингээд залуу хөвгүүн мэгшлээ. Түүний чичирхийлэх мөр хан цоор нэвтлэм амьгүй хоосон харц түүнээс урсан гарах нулимсыг залуу төсөөлж байлаа. Түүний өмнө ч гэсэн хүнд сонголт тулгараад байгааг хэлхийг хүсвч хүмхийгөө тасцов. Хэсэг хугацааны дараа залуу хөвгүүн ах минь би аавыгаа маргааш эсэргүүгэж нотлох болно. Үүний хүлд олон ир үргэж мэднэ. Би тэгээд цааш яаж амьд явах юм бэ? Эндээс мултарч дөнгөөч билүү? Ингэж шүүхтэнснаа дуугаан амсгалаа. Танаас залбирanгүй. Намайг алаад өгөөч хэмээн шивнэв. Залуу хариу дуурсангүй. Залуу хөвгүүн дахиад л мэгшиж эхэллээ. Тэгснээ хэсэг үгсэн мэт чимээгүй болсноо ахиад гингэнэх ажээ. Өөр цайж жижигхэн цонхоор бүдэг сааралгийгээ тусаж өрөөгөө багч болтугай гэрэлтүүлв. Шөнийн турш залуу шаналж сэтгэлийн гүндэх зовиор айдас мухардлыг түмэндээ химлэн байж арай гэж нэг шийдэлд хүрчээ. Тэрээр ах トゥ хоёрынхоо нэгийг эсэргүүгэж хэлэхэд бэлэн болсон байна. Чимээгүй байснаа балчир залуу гинэт мэгшиж эхлэв. Залуу хан руу хараад хөдөлгөөнгө хөвтөх ахмиг ирлүү нүд гүйлгснээ эргэж залуу хөвгүүн дээр харц тогтон хэсэг ширтээд чи чадах юм уу хэмээн сөнгөтөн дугарлаа. Залуу хөвгүүн мэгшгэ болж улайсан үхмэл нүдээр залуу хэсэгхэн зур цоог өлөрснөө хоёр алгаа зөрүүлэн ам хамраа таглав. Залуу түүн рүү бүгсэн биеэрээ шалан дээгүр гулгасаар дөхөж очлоо. Залуу хөвгүүн дээш харж нүдээ анин хөвтөд толгой дээгүрээ дээлээ нүмрэн гараа атгаж цээжин дээрээ зөрүүлжээ. Залуу дээлний цанаас өөхлөн амьсгаадах түүний амьсгалын хэмнэлээр амных нь харалдаа наас цааш төмбөлцөх саарал дайланб цусан толбцсныг үзээд гөлөрчөв. Хэдэн агшны хойно залуу ухсхийн хоёр гараа залуу хөвгүний нүүрэн дээр аваачин дээрээс нь цээжээрээ дарлаа. Залуу хөвгүний атгаастаагаар үл хөдлөх ажээ. Хормын дараа бүсэлхийгээрээ тэрээр хідэнтэй нумарч тэсгэлгүй атгасан гараараа шал нүдснэ. Бүхий л биеэрээ займчин чичирхийлээд амьсгал тасарлаа. Залуу цогцсны хажуугаар гэдрэг харан хэвтлээ. Түүний өөд ахмиг гэрийн нүдэд цоргон ширтэж байлаа. Чи тэдэнд хэлэх үү? Би матаач бишээ. Гэхдээ л чи хэлнэ. Энэ чиний эндээс амьд мултрах цорын ганц арга. Би чиний бодсон шиг ирэх хүн биш. Хэрвээ хүсвэл чамайг би алж өгч чадна шүү. Хэрэггүй. Миний амь надтай өнөөдөр хэрэгтэй. Харин миний асуудал чамд бадгүй. Эндээс хэн ч угаас амьд гарахгүй. Чамд гарах боломж байна. Надад боловгүй. Тийм учраас би залуу хөвгүний хүслийг гүйцэлд хүссэн юм. Ахмиг гэр дууга хураалаа. Мандах нарны бяцхан дөрүлжин шаргал туяа өрөөний ханан тусгад шаналсан хоёроор сая л нэг биевийнхээ нүд рүү игцлэн харж сэтгэлийн уг дахийг тааварлах гэж оролдов. Нүд юугч үл илэрхийлэх ажээ. Хов хоосон харц, хов хоосон сэтгэл. Хүнд төмөр хаалах хятан онгоож байцаагч хоёр цэргийн хамт орж ирлээ. Нүрээ дээлээрээ бүтээн хөдөлгөөнгөө хөвтөх залуу хөвгүн рүү байцаагч шалам хийснэ. Энэ яагав гэлээ. Үүрээр нүд ансан хэмээн залуу харуулв. Нударчихсан биш үз? Үгүй. Үнэн үү? Хан налан суух ахмигэр байцаагчаас харц буруулан залуу руу харлаа. Түүний нүдний угт үл мэдэг оч анивалцахыг анзаарсан ахмигэр энэ үүрээр нударчихсан юм аа гэж бовтнов. Энийг аваад гар гэж байцаагч хашгираад ахмиг гэрлөө ёлтон харцнаа. Харин чи энэ цогцтой хүүрнэд байж вэ гэчихэд өрөөнөөс гарлаа. Хүнд төмөр хаалга хаагдахад цогцсны мэгших дуутай хамт
Ахмиг эр өрөөнд хов тавиланга хүлээн хоцров.